6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 22-ны хүртэлх 10 хоногийн цаг агарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулъя. 6 дугаар сарын 13-нд Төв, Говь, Зүүн аймагуудын нутгийн зарим газраар, 14-нд Төв болон Зүүн аймагуудын нутгийн зарим газраар, 15-нд Дорнод, Даргангийн тал нутгаар, 16-нд Баруун болон Төвийн аймагуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд Алтай уулархаг нутгаар, 20-21-нд Баруун аймагуудын нутгийн зарим газраар, 22-нд Баруун аймагуудын нутгийн хойд, Төвийн аймагуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. 6 дугаар сарын 15-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хинтийн уулархаг нутаг, Завхан голын их, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндөөгөөр шөндөө 3-8 хэм дулаан, өдөртөө 19-с 24 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөндөө 12-с 17 хэм, өдөртөө 29-с 34 хэм, их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөндөө 9-с 14 хэм, өдөртөө 25-аас 30 хэм, бусад нутгаар шөндөө 6-аас 11 хэм, өдөртөө 22-оос 27 хэм дулаан байна.